За сайн байцгаана уу? 2 дахь дугаараараа уулзж байгаа та баяртай байна. За өнөөдрийн дугаараар би та бүхэнд дэрлэл гэж юу юм бэ? Ямар төрөлтэй байдаг юм бэ? Яагаад энэ зүйлд бид нар юм анхаарлаа маш сайн хандуулах хэрэгтэй юм бэ гэдэг талаар хүргэнэ. Тэгэхээр буулинг бол хоёр хэлбэрт байдаг гэж үздэг. Нэгдүгээрт нь шууд дэрлэл, шууд бус дэрлэл гэдэг хоёр хэлбэртэй. За шууд гэдэгт нь бол яг бие махбодороо ингээд цохиж зодож айлгаж байгаа. Эсвэл яг амгаараа шуулж байгаа тийм ээ. Энийг бол шууд дэрлэл. Шууд бус гэдэгт нь илүү сэтгэл зүйн яг мэддэхгүй тийм ээ, хүн харж чадахгүй сэтгэл зүгээр нь дэрлэх юм уу, эсвэл бол цахимаар дэрлэх энэ хэлбэрүүдийг бол шууд бус дэрлэл гэж байгаа. За тэгэхээр төрлөөр нь болохоор бид нар ерөнхийд нь бие махбодын үүнд бол одоо юу гэдэг юм хүмүүсийн эвдэс сүйтгэх, за зохих, зодох, тийм ээ, жимхэх, одоо мөрлөгч гэдэг юм яг юм бие махбодоор үйлдэгдэж байгаа хэлбэр байна. Дараагийнх нь бол verbal буюу аман хэлбэртэй. Тэр нь бол илүү нэр хоч өгөх одоо юу гэдгийг тийм амаар үлдчихэж байгаа. За 3 дугаарт нь юу сэтгэл зүйн psychological сэтгэл зүйн дэрлэл. Энийг бол жишээ нь хов, жив тараах, араар муулах, за найз нөхдөдөө муудалцуулах, олон нийтийн арга хэмжээнээс одоо албаар тийм ээ ингээд тасалдуулах, оролцуулахгүй байх гэх мэтчлэн байдаг бол дөрөв дэх хэлбэр нь нэлээд сүүлд гарч ирсэн технологитой холбоотой цахим дэрлэл гэж байдаг. Тэгэхээр энэ нь бол тухайн дээрх 3 дэрлэлийг одоо цахим төхөөрөмж ашиглаад үйлдэж байгаа энэ хэлбэрийг бол төрлийг цахим дэрлэл гэж нэрлэдэг байгаа юм.